Та цаг хугацаа орон зайны талаар хэрэг мэдлэгтэй вэ? Хүн төрөлхтөн бид одоо хүртэл цаг хугацаа орон цаг бүрэн дүрэн ойлгоогүй л яваа. Гэхдээ өнөөдрийн дугаараар энэ бүхний өөрийн гарын алгамт ойлгож эзэмсэн нэг хүний талаар ярих болно. Профессор Парадокстой танилцсан. Энэхүү эрхэм бол Бентийн цувралын хамгийн хүчрхэг оршихуунтын нэг бөгөөд тэр бидний талд байдаг нь үнэхээр баярлаж тариг. Харин тэр яаж юм хүчрхэг болсныг одоо олж мэдцгээе. Цаг хугацаанд баригдлаггүй Бентийн анимашн болон бүрэн хэмжээний киног үзмээр байвал Netflix-ээс үзээрэй. Завчлал рүү орцгоё. Тэртээ 1950-ад онд Америк нэгдсэн улсын засгийн газрын нуус төслийн дагуу нэгэн зэргийн бааз тэрээр кварцын талц дээр суурилсан цаг хугацааны түнэлийн туршилт хийж байв. Энэ нь өнгөрсөн болон ирээдүрөө чөлөөтэй зорчих портал байсан ч тооцоол зөрснөөс үүдэн аимшигтай ослгарч бод хөдлийн хан нуран тэрээр портал руу сорогдон ордог. Түүний одсон газар нь хар нүхний гадаа давхрах байсан бөгөөд тэнд цаг хугацааны хууль огт өөрөөр үйлчилдэг тул Парадокс тэндээ 100,000 жил гацжээ. Ийм урт хугацаанд тийм аимшигтай орчинд ямар ч ирүүл хүн ухааны алдах нь тодорхой. Тэр ч бас хэдэн мянган жилийн турш галзуурсан боловч эцэст нь галзуурхаасаа хүртэл үүдэж эргээд цаа хориглох ухаантай болчихдог. Бүр дэндүү ирүүл гэхэд шилждэхгүй. Үүнийхээ дараа тэрээр цаг хугацаа орон зайг судалж эхэлсэн бөгөөд одоо тэр орон зай цаг хугацааны тасралтгүй холбоог бүрэн ойлгодог болсон тул хизээж хаанч очих чадвартай болсон юм. Мөн тэрээр хязгааргүй цаг хугацаа орон зайн газрын зураг болох Map of Infinity-г олж хэтэрхий аюултай мэм үзэж 4 хэсэг хуваан нууж ирсэн нь бидний дахин нэг сүрлээс аварсан хэрэг байлаа. Бид түүнийг парадокс гэж дууддагч энэ бол Бэний түүнд өгсөн нэр юм. Тэр өөрөө жинхэнэ нэрээ айл эдийн мартаж ирсэн. Тэр одоо хөгшөхгүй, унтахгүй, эдэгч шаардлагагүй. Эртөө л оршино. Харин одоо түүний чадваруудыг задлан сонирхож яг ямар гэж хүчтэй орших болохыг нь мэдцгээе. Цаг хугацаа болон орон зайн чадварууд. Цаг хугацааны хяналт. Тэр цаг хугацааг хүснээрээ удаашруулж хурцсагаж эсвэл бүрэн зогсоож чадна. Мөн өөрийнхөө цаг хугацааг удирдан хит хурдан хөдөлж байгаа мэтэр ажиллаж чаддаг. Орон зай болон цаг хугацааны аялал. Парадокс ертөнцийн аль хэсэгт ямар цаг үед шууд очих чадвартай. Энэ нь зөвхөн нэг орчлонгоор хязгаарлагдахгүй бөгөөд зэрэгэлдэх ертөнцөд ертөнц орондын хоосон орон зай тэрж байтугай бүрэн устгагдсан цаг хугацааны шуумууд руу ч нэвтэрч чаддаг. Телепорт хийх. Тэрээр хүмүүс, эд зүйлс тэрж байтугай бүхэл бүтэн гариг эсвэл барилгыг нүд өнөхийн зурт өөр газар руу шилжүүлж чадна. Ингэхдээ шилжүүлж буй хүмүүстэй зориулан агаар амьсгалах нөхцөл бүрдүүлж температурын нөлөөнд автахгүй байхаар тохируулж чаддаг. Нас буцаах. Тэрээр амьд биетийн насыг буцааж залуужуулах чадвартай боловч заримдаа орон зай цаг хугацааны хуулиас шалтгаалan буцаах боломжгүй байдаг. Хүчтэй ориг үүсгэх. Ион зэрэг цаг хугацаагаар аялагчдыг зөвхөн нэг л цаг хугацааны шугамд түгжиж чаддаг. Ингэснээр тэд өөр бодит байдал руу өсөж чадахгүй болдог. Бие махбодын болон бусад чадрууд. Биологийн хөгшрөө байдал. Цаг хугацааны гадна оршдог тул тэр хөгшрөө болсон. Хоол идэх, унтах шаардлагагүй бөгөөд хязгаарч ядардаггүй тул хязгааргүй хугацаагаар туулдаж чадна. Түүний хэдэн гаруй 100 жилээр хөгшүүлж чадах харь гаригийн мангас дайрсан ч парадоксын толгойд ганц цагаан үс сухадаггүй. Дээд зэргийн хүч болон хурд. Тэрээр бие бэлтрийн хувьд маш хүчрхэг бөгөөд ионтой энэ тэнцүү туулдаж чаддаг. Сэтгэл зүйн хөвөршгүй байдал. Төв пик гэх харь гаригны аимшиг царийг харахад огтхон жайдаггүй. Мянган жил хар нүхэнд гацсан түнд айлах зүйл ховор байх нь мэдээж. Хувирал буцаах. Тэрээр Бэнийг хүчрхэг Alien X болсон байхад нүвтэл шууд хүн хэлбэрт нь буцааж чадвартай. Магадгүй цаг хугацааг нь ухраах замаар үүнийгээ чадсан байх. Түүний зэвсэг болон тоногдлууд. Equipment. Chrono Navigator орон зай цаг хугацаагаар аюулгүй аялах боломжийг олгодог хамгийн хүчрхэг олдвор. Эхлээд энэ нь халаасны цаг шиг харагддаг байсан ч сүүлдээ өөрийнхөө баруун гарыг үүгээр сольж кибернетик хиймэлгаар болон нуусан байдаг. Түүний салшгүй анд болсон таяг нь маш бат бөх бөгөөд ионы энергийн хилцтэй тулдгаж хугардаггүй мөн цахилгаанаар зохих чадвартай зэвсэг болдог. Тэрээр босодтой бог хуваалцах дуртай. Мөн хүрч чадсан бүхнээ хөгшүүлж устгадаг мангасын эсрэг үүнийг зэвсэг болгон шийддэг. Учир нь бог задралаар хүртлээ маш урт хугацаа шаарддаг. Цаг шилжүүлэгч төхөөрөмж. Парадокс хожим нь энэхүү төхөөрөмжөд Бэний хүү Кен Денисэнд өгсөн бөгөөд Кен үүнийг нь ашиглан Chronospanner гэх нэрээр өнгөрсөн болон ирээдүйн хооронд аялдаг. Сул талууд ба хязгаарлалтууд. Weaknesses. Ийм хүчрхэг хідэж түүнд мэдээж хязгаар бий. Түүний очиж чадахгүй газрууд. Тэр хэдий цаг хугацааны эхлэл болон төсвөлийн мөчөд очиж чадагч цаг хугацаа үүсгээс өмнөх үе рүү очих боломжгүй. Тэр түүхэн явцанд шууд нөлөөлж болдоггүй. Тийм ч учраас өөрөө бүхнийг шийдэхийн оронд Бэн болон түүний багийг зөв зам руу чиглүүлж өгдөг. Зарим үйл явдлууд зам ясараа заавал болох ёстой байдаг. Лос Соледад руу очихороо тэрээр өөрийн туршилт хийж осолдсон Лос Соледад гэх газар руугаа цаг хугацаар аялан очиж чадахгүй. Учир нь тэнд орон зайн хаан хэтэрхий нэмэрсэн тул дахин цаг хугацааны өсвөлт хийвэл бодит байдал урагдах аюултай. This is bigger than you and me. The whole universe is at stake. And
You're being obstinate, dear. Am not. R2. Am not. R2. Hello! R2. Professor Paradox? Not. You will not convince Serena and Bellicus to help you. Not today. Am not. R2. Time Walker. You are not welcome here. Agreed. Resolved. Punish Paradox for ignoring the treaty between him and the celestial sapiens race. Seconded. I'm not supposed to go within 500 light years of them. Resolved. Destroy Professor Paradox. It's time to leave. But I have to convince them to... Хамгийн хөвчлөлтэй сул тал нь тэр Alien X-ийн төрөлцөл болох Celestial Sapiens-үүдээс 500 жилийн жилийн зайдал байх ёстой гэсэн орхитой. Тиймээс тэдний амьдардаг бүтээлийн уурхай буюу Forge of Creation-д удаан хугацаагаар байх боломжгүй байдаг. Тэр худал хэлж чаддаггүй. Paradox худлаа ярьж чаддаггүй ч үгийн тоглоом болон онцгой зүйлс ярьж хүмүүсийг төрөвдүүлж чаддаг. Ингээд бодохоор Professor Paradox бол Бентийн цувралын зүгээр нэг туслах дүр огтонч биш бөгөөд харин энэхүү том ертөнцийн хамгийн чухал, хамгийн хүчрхэг тулгуур бануудын нэг юм. Осолд орж хар нүхэнд 100 мянган жил ганцаардаж галзуурах шахсан ч эцэст нь цагаан хугацааны хөлийг бүрэн эзэмшиж орчлон ертөнцийг сүүлээс чимээгүйхэн хамгаалж явдаг түүний түүх үнэхээр биш юм биш үү? ертөнцийг аврахын тулд үргэлж нүүрэн дээр тулдах албагүй. Заримдаа зүгээр л зөв хүмүүсээ зөв цагтан чиглүүлэхэд хангалттай байдгийг тэр бидэнд харуулдаг. За ингээд өнөөдрийн дугаар маань өөр өндөрлж байна. Хэрвээ танд Professor Paradox-ын тухай энэхүү сонирхолтой задлан шинжилгээ таалагдсан бол лайк тавчгийг дарж биднийг дэмжээрэй. Мөн хэрвээ та MFlix сайтээр хандлал үсгэж орохдоо Nemo-ийн промо кодыг ашиглавал 10% хөнгөлөлт хөтлөх ба YouTube Shorts, Instagram Reels, TikTok дээрээс харсан сонирхсан бүхэл киногоо хайгаад цаг алдалгүй үзэх боломжтой. Мөн манай сувгт subscribe хийж хонхны товчгийг дарснаар дараа дараагийн сонирхолтой бичлэгүүдийг цаг алдалгүй үзэх боломжтой шүү.